Орон даяар өрнөж буй хүнсний хувьсгалыг үр дүнд хүргэхэд дотоодын хүнс үйлдвэрлэгчид их нөлөө үзүүлнэ. Тэдний дийлэх хувь нь барьцаа хөрөнгийн дутагдaltaй гэсэн шалтгаанаар санхүүгийн боломжийг хүртэж чаддаггүй. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний дагуу улсын хурлаас 5 бүлэг 49 заалт 116 арга хэмжээ бүхий 36 тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагааг Монгол банкнд танилцуулах уулзалт боллоо. Монгол банк бол мэдээж яг шууд хүнсний аюулгүй байдлыг хангахад ч юм уу шууд оролцоотой юм бос байгууллага биш байгаа. Мэдээж энэ чухал салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд бизнесийн нөхцөлийг нь яаж таатай зөөлөн хүртээмжтэй байлгах вэ гэдэг тал дээр бол төрийн мөнгөний бодлого хэрэгжих байхаа гэж бодож байна. Монгол банкны төлөөллүүдийн зүгээс хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хэллээ. Мөн тодорхой ажлыг төлөвлөлтөд хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг анхаарах ёстой. Ингэхдээ Японы улсын төлөвлөлт хийхдээ доороосоо дэс чиглэсэн зохицуулалт хийдэг сайн жишгээс туршлага судлахыг зөвлөсөн юм а.